Сайн бацхан та бүхэнд дараагийн видеоор уулзахад бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдэв бол Advanced Persistent Thread буюу автын талаар ярилцсана. За өнөөдрийн видеогоор баасан дорж миний бие болон зочноор Лавгжав оролцож байна. За та өөрийгөө нэг танилцуулаач манай оролцогч нар. За арай минь. За намайг Лавгжав гэдэг. Ерөнхийдөө мэдээлэл айлгууллын чиглэлээр нэг 10 орчим жил ажиллаж байгаа. Одоо мэдээллийн системийн менежер хийж байна. Ерөнхийдөө нэг компани зөвлөх мэдээллийн системийн менежер үргэлжлэж байна. Тэгээд давхар ерөнхийдөө мэдээллийн айлгууллын чиглэлээр судалгаа хийж байгаа. За та бас өмнө хийжсэн ажлынхаа туршлагаас блогоос хөтлөж явуулдаг юм байна. Ерөнхийдөө оюутан байхаас нэг блог хөтлөөд явж байгаа. Мэдээллийн системийн бас төслийн менежменттэй төслийг хэрхэн амжилттай явуулах вэ? Дээрээс нь мэдээллийн айлгуулал. Бас нэг өмнө ярьжсэн нөгөө Windows sysadmin талаар нэлээ админ чиглэл админ аягаар нэлээ явсан. Тэгээд Windows sysadmin бас нарийн ширийн одоо тохиолддог зүйлүүдийн талаар ерөнхийдөө блог хөтлөжсэн. Одоо блог маань жаахан сүүлийн үед нэг жаахан царцангал болчиход байна. Ерөнхийдөө явуулна л гэж бодож байна одоо. За тэгвэл яг мэдээллийн аюулгүй байдал төслийн талаар мөн системийн талаар та бүхэн илүү дэлгэрэнгүй танилцъя гэвэл дараах харагдаж байгаа энэ блогийн линкээр орж бас танилцах боломжтой. За өнөөдөр бол хоёулаа автын талаар ярих гэж байгаа. За авт бол энд трейдүүдийн нэг хэлбэр хамгийн доор орсон харагдаж байна. Топ трейдүүдийн нэг. За тэгэхээр энгийн одоо энэ видео үзэж байгаа энгийн оролцогч нарт хоёулаа трейд гэдгээс эхлээд тайлбарлахыг хичээе. Тэгэхээр трейд бол аюул занал гэдгээр орж иж байгаа тийм. Тэгэхээр аюул заналыг бид нэр жишээл хамгийн энгийн байдлаар ойлгоё гэвэл байгалийн аюул заналын талаар дурдж болно. Жишээлбэл юу гэж болох вэ? Шүүгчин зүйл тийм. Үер усны аюул гэдэг. Үер ус газрууд л одоо яг хот болоод байгаа ковидын талаар бас энэ бол нэг төрлийн бас гайхалтай юм шиг л да тийм. Давтагдчихгүй шин зүйл аюул занал гэж бас аюул занал болчихж байгаа. За тэгвэл бид нэр өнөөдөр бол байгалийн аюул заналын талаар биш илүү компьютерийн аюулгүй cyber trade-ийн талаар ярилцах болно. За энд бол топ харагдаж байгаа трейдүүд байна. За анхлан ингээ харж байгаа хүмүүсүүд танилцуулж хэлэхэд malware байна. За malware бол family бол дотроо вирус, trojan, backdoor гэх мэтчлэн маш олон төлөв агуулж байгаа. Энэ хортой код гэсэн үг. За keylogger бол тагнах мэдээллийг хулгайлах юм зорилготой ашигладаг. За ransomware бол хамгийн одоо сүүлийн хэдэн жил нэлээд hot болж нэлээд өргөн нэлээд тренд тохиолдод байна. Датаг бол криптографи механизмыг ашиглаж барьцаалдаг байгаа. За тэгээ бас фишинг байна. Фишинг бол одоо нэг үр бол одоо нэг загасчлах гэж эдгээр хэлээд байгаа шүү дээ. Залилангийн, кибер залилангийн юмуд байна. Жишээ нь Facebook-ийн линкийг одоо жишээ нь social engineering tool ашиглаад нэг линк явуулаад пассвордыг авчдаг ч юм уу те. Энгийн одоо фишингийн аргууд байна. За Denial of Service бол би бол энийг бол нөгөө 60 ямаа 100% гэж хэлэх ер нь та те. Тэр талаар нь ерөнхийдөө нөгөө яг хит давсан үйлчлэгээ үйлчлэгээ өгснөж дээ те. Тэр талаар нэг тиймэрхүү байдлаар хэлэх дуртай ер нь. За spyware бол илүү юм spy тагнах юм зорилттой. За өнөөдрийн бидний гол сэдэв бол авт байгаа. Тэгэхээр авт бол нэг үгээр тодорхойлж хэлэхэд эдгээр халдлагуудаас аюул заналаас бага зэргийн ялгаатай. Тэгэхээр эдгээр аюул заналуудын зарим нь үйлчлэгээг бүснөөлөх, зарим нь датаг барьцаалах, зарим нь мэдээлэл устгах гэх мэтчлэн төрөл байгаа бол авт бол арай өөр. Урт хугацаанд мэдээллийг багаар цуглуулж тэгээ гадагшаага буюу одоо вирус зохиогчдоор мэдээлэл илгээдэг ийм төрлийн аюул занал байх нэ. Тий. Авто яг хоо ерөнхийдөө ингээд ярихад бол авто бол ерөнхийдөө яг ийм бас юуны malware, keylogger эднэртэй төстөө бас нэг тийм яг арга техник бол бас арай хараахан биш болоод байгаа. Ерөнхийдөө эднэрийг багцаасан нарийн төвхтэй нэг тийм бүдэг одоо зүгээр нэг тийм операшныг л гэдэг байгаа. Тэгэхээр яг автыг ярихын тулд жуйн одоо энэ яг ажил дүрийн 4-р хувьсаал те мэдээллийн 900 гэдэг энэ рүү орно л доо. Тэгэхээр дараагийн слайдуудаар хоёлаа бас тодорхой яриа те. За тэгээ. За дараагийн слайдаар бид нэр Advanced Persistent Trade-ийн life cycle-ийн талаар ярих гэж байна. Тэгэхээр та энэ life cycle-ийн маш олон алхмуудтай юм байна шүү дээ. Энэ алхмуудын талаар тайлбарлаад өгөөч. Ерөнхийдөө нөгөө APT-г бол ингээд зорилтод одоо юу гэж үзээд байгаа шүү дээ ажиллагаа тий. Тэгэхээр мэдээд ингээд зорилтод ажиллаганд бол зорилго байх хэрэгтэй тий. Байх хэрэгтэй.
Тэгэнгүүт ихний одоо юу бол одоо ерөөс нөгөө байгаль сонгох те. Байгаль сонгохын цаанаас нь мэдээж одоо засгийн газар бол байх юм бол даалгавар өгөх ч юм уу те. Эсвэл одоо нөгөө зохион байгуулалтын тэргийн бүлэглэл бол одоо мөнгө хэрэгтэй бол одоо яаж мөнгө болох вэ те. Тэгвэл эндээс одоо мөнгөө энэ газараас илүү авъя. Тэгэхээр тэр нэг байг сонгоно те. Байг гэдэг нь одоо нэг одоо томоохон ус оромж байж болно эсвэл байгууллага байж болно. Хүүгэнж байж болно гэсэн. Тийм ер нь бол. За нөгөө байга тодорхойлсны дараа бол одоо юу байна л та те. Ерөнхийдөө нөгөө багийн зохион байгуулалтаа. Баг одоо хамтарч байгаа тэр юугаа зохион байгуулалтаа, багийн зохион байгуулалтаа хийн тэр нөгөө бүрэлдэхүүнээ тодорхойлно. Гэхдээ ер нь бол одоо нөгөө тогтсон эпид группуд бол бүрэлдэхүүн бэлэн байж байгаа тийм. Аль хэдийн тогтсон байгаа тийм. Гэхдээ ер нь одоо юмнууд ямарсан бүрэлдэхүүнээ дотроо зохион байгуулах уу те хин яг аль аль чиглэлээ хариуцах уу. Одоо энэ төрлийн алгыг хин хийх үү те. Тэр гэсэн юмудаа тодорхойлоод ингэж явчихж байгаа. Жишээлбэл вебийн ч юм уу эсвэл өвлийн сангийн гэх мэт ингээд тухайн чиглэлээр ингээд хүмүүсүүд бий болно шүү дээ. Жишээ нь SQL инжекшний одоо SQL-ийн хин авах юм гэдэг ч юм те. Тэгээд тэр хорто кодыг хин бичих хин одоо яах юм ингээд тэрийг ингээд явчихж байгаа. Дараа нь төлөвлөдөө бэлдэх баг. Дараа нь төлөвлөдөө тийм. Төлөвлөд гэхээр одоо нөгөө хакинг бол мэдээж түүл ашиглаж байгаа шүү дээ. Арга техникийн нэг хэсэг бол түүл байгаа шүү дээ. Тэгээд төлөвлөдөө бэлдэн төлөвлөдөө одоо юу гэх те яг ажиллаж эхэлнэ орчингоо бэлдэж яг одоо ямар систем те. Одоо жишээ нь эхний эзнүүд одоо кали суулгаад эхлэх байна. Тийм шүү дээ. Тэгээд ингэ орчингуудаа энэ орчин төлөвлөдөө бэлдэж эхэлж байгаа. За энэ нэг одоо ингээд орчин төлөвлөдөө бэлдсэний дараа бол одоо хамгийн миний бодлоор бол хамгийн энэ чухал хэсэг нь байна гэж үздэг. Яг одоо судалгаа тэр дэд бүтцийгээ судалж байгаа хэсэг орж ирж байгаа. Үүнд одоо нөгөө яг бай маань одоо яг ямархуу техник технологи ашигладаг юм те. Ямар одоо өвдлийн сантай гэдэг ч юм уу те ямар API дээр байна. Энэ API-ийн цаана ямар порт байна те. Ерөнхийдөө эхний тэр нөгөө одоо мэдээлэл зөвлөх сканинг ажиллах хэмжээ явж байна тийм. Тэрийг яг техник бус байдлаар бас цуглуулж болдог тийм. Жишээлбэл зарим байгууллага хүний нөөц бэлтгэхтэй холбоотой нөгөө системийн мэдээлэл ил зарлаж энэ системүүдээр ажилдаг хүн авна гэж тийм. Гэтэл тэр нөгөө тэр байгууллага хэрэг таргет болж ивэл ийм системүүд ажилтдаг юм байна гэдэг нөгөө судалгааны ажил чинь нэмэр болж юу авна гэсэн администратор авна гэсэн бол те ямарс Oracle ашигладаг юм байна те. Тэгэл ерөнхийдөө тэр манайх жишээ нь бас дэлгэнгүй бичдэг шүү дээ. Тийм юм дээр ажиллах чадвартай баг бүр яг тийм серийн юм баг рутер дээр тодорхойлж чадвартай ч юм уу баг нэлийн дэлгэнгүй бичдэг шүү дээ те. Тэр бол ерөнхийдөө бас нөгөө байгууллагыг аюулгүй байдлаар бол энэ бол маш муу зүйл л та. Яа гэх вэ аюул хакеруудад алхмыг илүү хэлбэр болгоод өгч чинь те. За тэгээд эхний одоо ямарч нөгөө тестийн юугаа хийж үзэн те. Тоо хийж үзэн тэгээд тэгээ EPD чинь нэг онцлогч нөгөө юу баа штэ хамгаалтын солиушнуудад илрүүлдэггүй бах. Тэгэхээр нөгөө тэндээс нөгөө судалгааны явцад технологиуд болоод firewall ч юм IPS-ийн мэдээлэл олж автлаа гэвэл тэдгэрүүдээр тестэлж эхлэх байх. Тэдгэрүүдийн амжилттай bypass хийж ерөнхийдөө тест одоо detection гэдэг нь одоо нөгөө юугаал тий наадах чинь хэлж байгаа юм да. Одоо яг бидний одоо хийж байгаа юм маань яг тэдний энэ хамгаалтын системд илэрхгүй detection хийгдэхгүй байх юм гэсэн тестүүдтэй. Жишээлбэл энгийн кэш гэвэл нөгөө антивирус системийг вирус тоглолт дээр нөгөө олон эдгүүрүүд илэрж гинүү гэдэг байдлаар сканинг хийдэг ч юм уу та. Гэхдээ хакерууд тэрийг бол зөвлөдгөө байгаа шүү дээ. Бид манайх нөгөө ясчууд хакерууд нөгөө хичээл орж явах хэвчээ. Тиймэрхүү юм дээр битгий аплод хий гэж бол зөвлөдөө. Ингээд яг сектор бол яг саяны жишээг яг ингээд ярьдаг шүү дээ. Тий, дэлгэрэнгүй ярьдаг л да. За дараагийн мэдээж одоо хөгжүүлэлт нь явна шүү дээ тий. Арга техникүүдээ хөгжүүлэн тэр нөгөө зарим нь өөрсдийн бичсэн кодууд байж байгаа шүү дээ. Бичсэн кодууд байна. Ерөнхийдөө нөгөө одоос нэг deep web гэдэг байгаа шүү дээ. Dark web гэдэг тий. Тэднэр дээр чинь тэднээс бас хөдөлж авах юмуд бас байна тий. Тийм мэдээж тийм. Янз янз л арга бэлэнчлэх арга байж болно тий. Гэхдээ deep web дээр зааж байгаа юмнууд бол тодорхой хугацааны дараа илэрхэн мэйлүү хурдан байна. Өөрсдийн хөгжиж develop хийсэн нэр нь яг development хийж байгаа юм да хөгжүүлж өөртөө л хөгжүүлж те яг нэг яг зөвхөн тэр DB-с ганц нэг тийм авч байгаа нэг ийм vulnerability юу яаж шиг одоо те нэг хүн илрүүлчихэд тэрийг хэлэхгүй байж байгаа нэг нөхөр бол яг те ийм алдаа байгаа шүү би энийг хэлээгүй байгаа шүү тийм явагдсан шүү байгаа ер нь за тэгээд яг ингээ хөгжүүлэлтээ хийгээд дуусныгаа дараа бол эхний шатны одоо нэвтрэлтэй. За нэвтрэл амжилттай боллоо гэвэл дараа нь яах вэ? Одоо илүү operation руу орж шүү дээ. Дараа нь одоо яг за нэвтрэл амжилттай болчлоо гэж бодох ч одоо нөгөө гадна ч нөгөө юу сууж байгаа шүү дээ. Одоо
CNC сууж байгаа. Command server сууж байгаа. Тэр лүгөө ерөнхийдөө холболт багтаа тий. Гол зорилго маань л юм тийм шүү дээ. Одоо нэг вектороор үсгэж аваад байна шүү дээ тий. Тийм шүү. Одоо нэг тухайн байгууллагыг таргетлаа гэхэд өгдлийг илгээж байгаа destination одоо захиалагч хизээж өөрөө байдаггүй тийм үү? Одоо өөрөө хакинг групп өөрийнхөө байгаа одоо юу гэдэм дэ улс орн эсвэл байшин руу шууд бол өгдлийг илгээхгүй шүү дээ. Тэр чинь хин нэг байтугай дамжуулж ийж бол авч байгаа. Тэрнийг хамгийн ихний өгдлийг илгээж байгаа нөхрийг л бид CNC гэж харж байгаа. Холболт хийж байгаа хийж байгаа эсвэл тэр байхгүй юу? Тэрнээс цаашаа бид нэр ингээд ерөнхийдөө чадахгүй байгаа тийм. Тэгэхээр тийшээ холболтыг хийх процесс явах байх тийм. Тэгж тийшээ ингүүтлээ дараагийн шинэ програмын апдейтүүд, шинэ батчууд, шинэ одоо payload-ууд зурж орж ирэх юм нь орж ирнэ. Шинжлэх юмнуудын шинжлэгдэнэ. Нөгөө холболт нь амжилттай хийгдсэн бол нөгөө одоо жинхэнэ нөгөө хулгайлах процесс ч явж эхэлж байна тийм. Одоо нэг мэдээллийг баг-багаар алхмаараа гэдэг чи явж эхэлнэ тийм. Дараа нь access, gaining access, maintenance хийгдсэн бол юу яа нөгөө мэдээллийг зөвхөөс эхлээд нөгөө холболт хийсэн бол хойлоор ингээд сая зөөж илээд нөгөө апдейт одоо юу гэдэг те. Тэд нар чи ерөнхийдөө нөгөө одоо юунууд нь орж ирж байгаа юм л да. Одоо нөгөө бичүүлтэл хийх гэдэг юм л те. Бичүүлтэй. Тэгс одоо нөгөө өөрөө одоо итгэмжтэй хуучин сигнатуртай илрүүлчих магадгүй шүү дээ тийм үү. Тэгэхээр эхний холболтоор магадгүй сигнатур апдейт хийчихье. Тэр нөгөө бүлгүүд ч өөрсдөө девелоп хийж байгаа шүү дээ. Хэрхэн процессын дараалтаа явах юм бэ гэдэг. Тэгж байх та? Тий. Тэгээ иргэдөө тэр одоо нөгөө холболт ямаас анхан чаднаа тогтчлоо. Тэгээ бичүүлтэй юм те. Нөгөө тэндээс CNC авах юм аа нөгөө яг системдээ ороод яг ингээд access хандлтын одоо нөгөө юмудаа тарааж эхэлнэ шүү дээ тий. Тэгэж яг байрлах хэвээр газраа дотор ортокод нь байрлана тий. За мэдээж ингээд байрлаад ингээд дууссан бол яг ингээд бичүүлэх үйл ажиллагаа гэж. Яг одоо антивируст нь илэрхгүй тий. Систем дээр нь алдаа заагаад ирчихгүй тий. Яг иймэрхүү алдаа заагаад гараад ирэл угс ойлгож байна шүү дээ. Ийгэдөө энэ нөгөө бичүүлтний явж эхэлж байгаа. За ингээд бичүүлт яваад дууслаа. Нөгөө яг зайлшгүй тий. Жинхэнэ нөгөө хэрэгтэй юм аа би авъя л гэж байна тийм. Чухал нэг сенситив мэдээлэлүүд хулгайлах процессыг явна. Аажмаар. Тэгтээ ер нь маш аажмаар явагддаг. Одоо зүгээр энгийн ийм тохиолдлууд байдаг юм байна л да. Одоо би компьютероо тэдэн сард ингээд шинээр үйлдвэрлэлийн систем ингээд инсталлдоод ингээд суулгаад ингээд явсан. Тэр хугацаанд ингээд гайгүй байжгаад тэдний өдрөөс ахуулаад яг миний компьютер нэг л тийм зууран голцсон гэдэг тийм. Тэрний мэдээж ийм систем удаан ажиллаад ирэхээр зууран голцож байгаа тийм. Янз бүрийн temporary файлууд нь ингээд нэмэгдээд ингээд ингэж байгаа гэхэд бодож байгаа ч гэсэн яг нөгөө APT холболт үүсчихээр ингээд үйл ялыг ачаал өгдөг юм байна л да тийм. Тэрийг бол яг ингээд анзаарсан хүмүүс бол ингээд бас шалгаад үзэхэд бас гимгүү. Хамгийн шин чанар нь бол юм. Одоо хана төрсөн бол эхлээ найтаж нус гоождаг ч юм уу. Яг тэр шиг нөгөө хол файлуултай газрууд бол мэдээж яг юу хандлтууд явж эхэлнэ л да тийм. Тэгээд за хамгийн эцсийн арга бол мэдээж нөгөө яг ийм APT юу орж ирээд би чиний хэрэгтэй юм чи аваад ингээ гараа явцсан шүү гэдгийг нуух тийм. Уул мөрөг устгах, тийм. Халахвчлах тийм ажиллагаанууд явж эхэлж байгаа. Тэр нь жишээл ихвчлэн лог устгадаг баг тийм. Өөрөө устгах нь өөрийгөө одоо нөгөө суусан газрууд нь ч гэсэн өөрийгөө цэвэрлэх та. Эсвэл одоо зүгээр бүр тэр компьютерийг зүгээр ингээд одоо эвдэлждэг ч юм уу тийм. Ямар нэгэд тэр уулмөрийг нэг хайгаад байх юм болдог ч юм уу. Ерөөдөө дахин холбогдох шаардлагагүй гэвэл одоо ялич гэж болно шүү дээ. Харин ямар миний одоо хакерүүд бол хакерийн хувьд бол миний хөрөнгө одоо хакерийн хөрөнгөнд эвдэрч байгаа биш. Учраас яг бүгд эвдрээд явбал бас баригдчихжээ тийм. Юу ахуулахгүй нь бол одоо чинь яг зэрэг шууд одоо нэг үйл листээр суулгачих юм дээ. Болгоцчих юм. Ерөөдөө нэг тийм алхамчлах ажиллагаа явуулж байгаа. Тэгээд яг энэ завсар одоо энэ үе шатууд ингээд явж байхдаа одоо ингээд фейлдэд нь шүү дээ тийм. Дахин яваал. Одоо нөгөө метршгүй цөхөршгүй гэдэг чи одоо эпид идрэл гарч ирэх юм. Эпид одоо тэр юунаас л ялгарч байгаа тэр байгаа байхгүй тийм. Метршгүй цөхөршгүй тийм. Одоо нойтон ам шиг л заавал янаал гэлж чичрэл явна л гэсэн үг л тийм. Тэгээ угсаа халдлага гэдэг бол яг нэг удаагийн кликээр нэг удаагийн бодлогоор шууд болдог амжилттай болдог тохиолдол маш бага байдаг баг. Маш олон удаагийн орлого
маш олон удаа одоо жишээлбэл development хийж байгаа нэг юм гаргаад ирлээ гэтэл тэр нь орчин солигдонгууд ажиллахаа болдог тий. Нэг хэрэглэгчтэй очингууд нөгөө хэрэглэгч нь яасан чи маш олон програмаас тэрнээс болоод сангаас нь болоод ч юм ингээд асуудлууд их гараад идэв, фейл хийдэг магадлал. Тэгэхээр энэ болгоныг л аль ч юунд очисон асуудалгүй ажиллаж яхаар л хийх нь шүү дээ тийм. Энэ тэр нөгөө бүрэлдэхүүнийх нь ур чадварын асуудал тийм. За манайхаа APT бол ингэж ажилдаг бахан. Энэ бол APT ажилдаг life cycle гэж байна. За мэдээж хамгийн сүүлд нь лого устгаж байгаа. Тэгэхээр бид нар тухайн систем дээр очиод forensic шинжилгээ одоо forensic шинжилгээ гэж байна шүү дээ. Энэ улмөрийг илрүүлэх гээд аналистууд маань очиод нэг шинжилгээ хийнгүүт улмөр олдохгүй байж магадгүй. Тэгэхээр APT-ийн хамгийн сүүлийн үе шат нь амжилттай одоо хэрэгцсэн байна л. Тий, амжилттай хэрэгцсэний нэг баталгаа бол улмөр үлдээхгүйгээр цэвэрлээ гарчдаг байх нэ. За тэгэхээр саний ярьсан cyber threat-уудыг одоо source нь буюу хаанаас эдгээр threat-үүд бий болт юм бэ гэдэг талаас бицхан одоо тодорхойлох гэж боллоо. За тэгэхээр энэ дээр бол criminal organization байж болно. Өөрөөр хэлбэл кибер халдлагын зохион байгуулдаг бүхэлдэн байгууллага юм шиг ажиллаж байдаг. За national state буюу засгийн газрын газруудын хэмжээнд одоо энэ дээр бол ерөнхийдөө APT-г голчлон ашиглаж байгаа тийм. За дараа нь terrorist үйл ажиллагаан дээр байж болно. Industrial spy байж болно. Тухайн салбарын spy. Жишээлбэл industrial spy зарим хүмүүс одоо жишээ нь байгууллага мэдээлэл хулгайлах гэж бүр ажилтнаар нь орж шít. Тий, ерөнхийдөө одоо APT-гийн нэг хэсэг л дээ. APT-ийн нэг хэсэг болчихж байгаа юм. Тэгэхээр ажилтнуудын сонгон шалгаруулалтан дээр байгууллага руу н ороод за системийн админ ч юм уу, өглөө сангийн админ ч юм уу, аюулгүй мэрэгчлэлтэн болж оронгуудаа шаардлагатай хандах мэдээллүүдийг технологиудыг нь мэдж авах тий. Авахаас гадна нөгөө хэрэглэгч админы нууцуудыг олж авах юм бол тэнд байгаа датануудыг бас олж авч гараа явах ч юм уу. Тэмхүү кейс байна. За тэгэхээр энэ болгоныг бас шалгадаг аюулгүй байдлын функцүүд байдаг. Жишээлбэл бусад системүүдээр HR security байдаг. HR security бол саяны шинээр орж иж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг бас хянжаадаг байгаа. Хэрвээ танаа байгууллагад иймэрхүү кейс гарсан бол HR security-гийн талаар илүү судлах хэрэгтэй гэж зөвлөх байна. За дараагийн source гэвэл organized crime group байна. За unhappy insider-ууд байж болж байна. Тэгэхээр мэдээлэл бол дотроос алдагдах магадлал өндөр байдаг тийм. Ер нь юм дотроос ярьдаг штэ манай монголчууд тийм. Тэгэхээр одоо unhappy insider гэвэл жишээлбэл өглөө сангийн админыг бид нар гомдоосон байлаа гэж бодъё л та. Дарган тийм цалин хэмжээ нь хассан байлаа гэж бодъё. Тийм. За тэгвэл тэнд байгаа дата бол маш эрсдэлтэй болж байна гэж ойлгож болох юм. За тэгэхээр энэ бол зүгээр нэг unhappy байгааг кейс зүгээр нэг жишээ боловч цаашаа бол энэ кейс манаас нөгөө маань худалдагдах одоо мэдээлэл өрсөлдөгч нар нь гаргаж зарах ч юм уу өөрөөр хэлбэл юм этикгүй зүйлийг яс зүйгүй зүйлүүдийг бас хийх магадлал бас байна. За мэдээж хакер байж болж байна. За бизнес компетиторс байж болж байна. За өрсөлдөгч байгууллага нь мэдээллийг нь саяны ярьсан кейс шиг худалдаж авах кейс. За яг одоо энэ бол манай Австрийн хүрээнд бол бие биенийг харлуулах юм кейс бол мэдээллийн технологи ашигласан байлаа. Одоо ерөнхийдөө энийг бол одоо бүр цаашаа нэг давхар бас нэг юу болгож үзээд байна л да. Бас нэг одоо мэдээлэл сэтгэл зүйн тэмцэл гэдэг тийм. Бас нэг бүрийн юм тусдаа нэг салбар болгож бас үзээд байна л да ер нь. За тэгэхээр бид хоёр дараагийн слайдаар энэ талаар илүү дэлгэрэнгүй. Эндээс одоо нөгөө national state дээр нь бол аптиг ерөнхийдөө илүү төлхөө ашиглаж байгаа ч тийм. Одоо national state гэдгийг та илүү тайлбарлаад өгөөч. Гэхдээ одоо энэ засгийн газрын одоо ийм спонсор тэтгэлэгтэйгээр хакерын групп байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэд нар одоо яах юм? Стратегийн зорилготой эсвэл янз бүрийн зорилготой өгсөн даалгаврын зорилгоо ажил гүйцэтгэх нь гэсэн үг үү те? Тэгээ би ерөнхийдөө яг бас ингээд судалгаа хийж байхдаа бас энэ юуны цэрэг дайны юуг бас ингээд судалж үзлээ л дээ. Тэгэхэд дараагийн слайд авчих. Тэгээ энэ гэдэг энэ кибер дайны талаар бас яг энэ nation state бол яг энэ кибер дайн болж орж иж байгаа шүү дээ. Тэгээ яг энэ кибер дайн энэ nation state-ийн нэг ингээ холбоод үзэхээр яг цэрэг дайны энэ түүхэн үйлчлүүдээр бол яг ингээд цэрэг дайны одоо энэ кибер юуны дайны тэмцлийг бол юу гэдэг юм бэ? Одоогор бол ингээд дөрөв байж үздэг юм байна. Яг нэгдүгээр үе бол одоо эдний нөгөө эрдийн зэвсэг хэрэгжилжсэн үе те. Тэгээ нөгөө чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үе ингээд үзэжсэн бол
За 2 дугаар үеийн энэ галт зэвсгийн үе байсан. Одоо энэ 3 дугаар үе нь болохоор энэ байлдааны хоёрт машин, танк гэдэг эднийг хийсэн үе те. 4 дугаар одоо энэ дэлхийн дайны 2 дугаар одоо 2 дугаар дайны чинь үеийг явж байна те. Тэгэнгүүт 4 дугаар үе нь энэ пуужин цөмийн зэвсэг одоо өв болноор хөнөх гэдэг одоо яг энэ орчин үе явж байгаа юм. Тэгэнгүүт ирээдүйд одоо бидний хэл дээр одоо next generation ийм кибер юуны дайны дайн бол одоо ирээдүйд бол энэ харилцаа холбооны одоо кибернетик орчинд явах юм дайн юм аа. Тэгээ ер нь одоо энэ тэмцлийн одоо зэвсэг тэмцлийн 5 дугаар үе бол ерөнхийдөө кибер дайн гэж судлаачид бол үзэж байгаа юм. За тэгвэл кибер дайнд бид нар одоо татан оролцох болов ер нь ажил хэлэдийн оролцоод эхэлсэн юм болов? Ерөнхийдөө одоо энэ кибер дайныг бол судлаачид бол явагдаж байгаа гэж үзэж байгаа юм билээ. Тэгээ эннийх нь одоо яг бид нэг баталгаа нь бол одоо хоёлыг ярих гэдэг байгаа тийм. APT бол одоо ерөнхийдөө энэ кибер дайн, кибер тэмцлийн нэг баталгаа гэж үзэж байгаа. За энэ кибер дайны онцлог гэдэг энэ яг бичигдсэн байна тийм. Кибер дайн ерөнхийдөө одоо нэг зарлаагүй дайны оршил гэдэг шиг кибер дайн бол энэ хизээ зарлдгүй. Кибер одоо энэ тэмцлийг бол хизээ зарлж одоо хоёр улс хоорондоо одоо нөгөө нүүбийн улсууд одоо дайн зарлахтаа яах хэвээр ямар нэгэн журам байдаг бол тэ тэр шиг ийм одоо дайн зарлаа марлаа гэж тийм албан ёсны юм болохгүй. Тэгвэл зарлаагүй дайн явуулж जैन. Тэгэхээр тэр зарлаагүй дайн бол хизээ шидий ч явуулж байгаа боломжтой учраас одоо бол явуулж явах магадaltaй гэж үзээд байгаа. За ерөнхийдөө нөгөө хэл хязгааргүй энэ цэргийн юунд бол бас юу байдаг юм байна л да. Нөгөө тактик оператив стратегийн төвшин гэдэг ингээд одоо энэ бизнесийн байгуулагч гэсэн ингээд тактикийн төвшин оперативийн төвшин гэдэг шүү дээ. Тэрэн шиг ийм юунд бол одоо энэ тактикийн төвшин байлдах тэр оперативийн төвшөнд байлдах стратегийн төвшөнд байлдах гэдэг бол энэ кибер дайнд бол ерөөс ямар ч хамааралгүй юм байна. Тэгэхээр одоо хэл хязгааргүй болчихж байна гэсэн үг тийм. Одоо жишээ нь ковид үеэр бид нэр урд хойд хилээ хаасаж дайн бол үргэлжиж болно гэсэн үг шүү дээ. Яг энэ үеэр одоо жишээл өмнө бол бид нэр одоо хилээ хаачих юм бол хинж орж гарах боломжгүй болоод дотоодын хүмүүс амунд болвол одоо юм болно гэсэн шүү. Одоо хилийн цаад явахгүй шүү дээ. Тэнгүүд энэ бол ерөөсөө хэл хязгааргүй болчихж байгаа байхгүй. Одоо ийм аслагдмал зайн ямар ч хамааралгүй болчихж байгаа гэсэн үг тийм. Зардал тэгэхээр дайнч бас тодорхой хэмжээнд төсөлтөө байгаа хэрэг. Дайн бол мэдээж одоо нөгөө зэвсэг техник ашиглаж байгаа учраас бол одоо өндөр зардалтай. Яг нь кибер дайны зүгээр нэг одоо онцлог нь бол яг арай юу үндсэн одоо яг энэ жинхэнэ дайныг бол арай зардал бага. Жишээлбэл хоёул тооцоолтой нэг энгийн цэрэг байлаа гэж бодъё л. Цэрэг нэг хуйг дуулах хоотос хоотол одоо хамгаалалт одоо цүнх одоо юу гэдэг. За боо одоо яг ингээ энгийн нэг цэрэг байлаа гэхэд ингэж тоноглож байгаа бах те хамгийн багадаа гэхэд. Яг нь би зүгээр тэр нэтээс уншиж байхад бол нэг цэргийг зардал бол нэлээд өндөр гардаг юм лээ. Нэг цэргийг одоо ингээ ойролцоогоор $5,000 за мэдгүй яг тэрийг нарийн сайн мэдгүй. Интернетэд бол байдаг юм бил. Одоо Америк нэг цэргийн юуны зардал бол тийм гардаг. Юуных харьцуулсан юмд бол байдаг юм лээ. За жишээлбэл зардал баг хөнгөд бид нар кибер дайны цэрэг болъё гэвэл нэг гар утас нэг лаптоп 200,000 300,000 төгрөгийн нэг лаптоп байхад цэргийн одоо кибер дайны цэрэг болчихсон. Ерөнхийдөө бол болчихж байгаа. Болох юм байна хэмжээнд бол тийм яг зүгээр цаашаа бүр хүчтэй өндөр үнэтэй түүл одоо янз бүрийн хар захууд дээр зарж байгаа мэйлүүр энэ төр hodдож аваад ингээд бол бас нүдэ зардал өгсөн тийм. За энэ хүчний тэнцвэр бол ерөөсөө хамааралгүй болчихж байгаа. Одоо манай Монгол одоо бид нар ч юм бол хичнээн том орн том их гүрэн ч гэсэн одоо бас одооголдоо бид нар ч цөөхүүлээ шүү дээ тийм. Цөөхүүлээ жаахан жижигхэн байна. Бид нар хичнээн одоо бахарх түүхтэй ч гэсэн биднэрт бол ирээдүй чухал гэдэг чинь юм жижигхэн орн. За Америкийг аваад үзэхдээ бол том одоо хөгжиж байгаа орн гэдэг. Хөгжиж байгаа. Хүч одоо Монгол Америкээр харьцуулбал хүчний тэнцвэр шал өөр гэсэн үг шүү дээ. Тийм яг пиц төвшөнд бол өөр. За яг пиц төвшөнд одоо ингээд эдийн засаг болоод юм бол ингээд өөр тийм. Тэгэнгүүт яг энэ кибер тэмцэлд ингээд эсрэг талаас ингээд орох юм бол бас биднэрт бол нэх одоо тийм хүчний одоо ялгаа гарахгүй маа л гэсэн зүгээр оюун санааны л одоо яаж явах одоо нөгөө юуных нь кибер мэрэгжилтэнгүүд гэх юм ч юм уу одоо тэр юунд оролцож байгаа хүмүүсийн чадамж ур чадварын асуудал болчихж байгаа юм. За тэр халахлагддаг гэдэг нь энэ бол одоо яг заавал яг нөгөө би түрүү хэлсэн шүү дээ нөгөө зарлаагүйгээр явагддаг гэдэг нэг ерөнхийдөө зарлахгүйгээр одоо зүгээр тэр улсаас гадаад харилцааны өвч гисэн юм уу ингээд тоор охирол учруулах тиймэрхүү юм ингээл би хийж илэн. За яг ингээд дайн зарлаа танах манах ингэчлээ гэсэн одоо баталгаа бол байхгүй шүү дээ. Ерөнхийдөө ийм халдлагууд ингээд эпидийн халдлагууд явагддаг энэ халдлагуудыг яг ингээд тодорхойлоод энэ ингээ хийсэн байна гэдээ судлаач үзэж байгаа боловч яг нөгөө улсын засгийн газрууд яг бүрэн хүлээсэн юм бол ер нь баг.
газар зүйн үед хамааралгүй. Тэгээ газар зүйн үед хамааралгүй гэхээр бас нөгөө хэл хязгаараас арай өөр болчихж байгаа бас. Одоо би зүгээр дэлхийн бөмбөрсгийн одоо баруун талд байна уу зүүн талд байна уу ерөөсөө хамаагүй хоорондоо тий дундаа хөрштэй байна уу хөршгүй байна уу халахмжлага одоо тэр нөгөө DMZ зон байна уу байхгүй юу ерөөсөө хамаагүй болчихж байгаа. Жишээлбэл бид нэг 13 дугаар зууны үеийн нөгөө Чингисийн сэхлэлтэй нөгөө агуу нөгөө эзэнт гүрний нэг мапыг харах юм бол бид нар ингээд тархсан байдаг шүү дээ. Дундаа ямар ч цэг байхгүй, ямар ч алгассан юм байхгүй амар том гайз унцыг эзэлцээ харагдаж байдаг шүү дээ. Одоо бид нар зургаар л гэж харж байгаа байхгүй. Хэрвээ кибер дайм байвал одоо заавал ингэж одоо замдаа таарсан бүгдийг эзлэхгүйгээр шууд давж алгасаад одоо явах боломжтой гэсэн үг шүү дээ. Тийм ойлголтоор орж. За заахан нүүр тулдгүй гэдэг нь бол мэдээж яг тулаад байлдаад тахгүй шүү дээ. Физик төвшөнд нэг хоёр нөхөр хоорондоо урдуудаас хараад болцоод байна гэж байхгүй тий. За энэ гэхдээ сонирхолтой юм. Хакерууд нэг газар зэрэг тарж иж болох уу? Хоёр хакер нэг таргет дээр зэрэг болзол тэр чинь одоо нүүр тулсан гэсэн үг байна. Одоо яг хөө тэрийг бол одоо нүүр тулсан л гэх хэрэгтэй. Гэтэ одоо яг тийм тохиолдол бол юм байхгүй л дээ тий. Ааха. За тэгээд энэ яг энэ кибер тэмцлийн нэг одоо давуу талыг хэлэхэд одоо хайшаа тий нэг юм уу юм их ч одоо давуу тал болох юм жишээ зүгээр ингийн иргэд бага өртдөг гэж. Аа шинж чам тий. Одоо нэг цөмийн бөмбөг хаялаг тэнд бол зөндөө олон ямар ч одоо гимгүй ингийн иргэд өртдөг. Энэ бол одоо энгийн иргэд амнаас нэг хохирлуулжуулаад байхгүй тий. Тэгээд тухайн одоо тэр улсын л одоо засгийн газрын эдийн засаг улс төр одоо юу гэдэг тий. За тэг шууд утгаараа бол хохирол үүрчүүлэхгүй 70 утгаараа бол утгаараа л хохирол үүрчүүлж байгаа гэсэн тий. Энгийн иргэд амнаас нь л баг гэсэн үг л тий. За автын талаар төрлөө. За та автын талаар ерөнхийдөө судалж үзсэн үү? Ерөн судалсан чи энэ ерөнхийдөө яг хуу автыг ингээ ярихаар саяны нөгөө өмнөх одоо энэ кибер тэмцлийг л ерөнхийдөө жаахан дэлгэрүүлж ярих хэрэгтэй болчихсон. Тэгэхээр ерөнхийдөө энэ одоогийн энэ манай энэ томоохон улс орнууд те хөгжсөн энэ одоо улс орнууд зарим нь одоо энэ яг 50 биш манайх бол 50 орно шүү дээ те 50 биш байгаа энэ сөргөлтөгч улс орнууд бол ерөнхийдөө энэ цэрэг зэвсгийнхаа чадамжийг ерөнхийдөө ингээд зузаатгал байдаг юм байна л да. Тэгмээд яг хоо ингээд судлаад үзэхээр яг хоо ингээд батлан малгын юм салбар чи юу гэдэг юм байна л да. Одоо сайхан бас би Монголын нэг нийт юуны жанжиртойн нийтлэл уншижсэн. Тэн дээр бол яг ингээд хуурай зам те газрын орон зай за агарын орон зай те далаад ингэсийн орон зай гэдэг ингээ 3 орон зай агаар сансрын орон зай гэдэг энэ 3 орон зайд ерөнхийдөө тийм зэргүүд үздэг байсан бол одоо энэ 4 дахь орон зай нь ерөнхийдөө кибер орон зай. Тэгэхээр энэ кибер орон зайгаа улс орнууд ерөнхийдөө бас хамгаалах эсвэл кибер орон зайд өөрсдөө бас тэр дотлогоо явуулах тийм одоо ирмэлцэлтэй болж байгаа юм л да. Тэгээд ерөнхийдөө энэ кибер чадамжаа өсгөж байгаа те кибер зэрэг ерөнхийдөө энэ юунуудаа мэдээнүүдээс уншихаар ерөнхийдөө энэ кибер арин байгууллаа кибер байгууллаа гэл те тийм юунууд гардаг юм билээ. Жишээ нь энэ дөр тодорхойлсон байна л та. Жишээ нь тодорхойлсон байр руу удаан хугацааны турш илүү дэвшилтэд арга ашиглаж илүү олон технологи аргачлалыг ашиглаж халтхаа гэж. Тий, одоо тэгмүүд яг нөгөө энэ кибер тэмцэл ингээд явуулаад эхлэнгүүт тэр одоо кибер тэмцэл явуулж байгаа энэ бүлгүүд ч юм уу те. Одоо ерөнхийдөө яг тэр яг бүр байлдааны салбар нь бол биш гэхэд ийм хакеринг группүүд байна гэдэг байна. Тэгээд тэр хакеринг группүүд бол ерөнхийдөө энэ APT аргыг ашиглаж одоо зорилготой хүрж байгаа. Тэгээ энэ одоо APT-г бол би одоо нойтон амур шиг гэсэн үгтэй ингээд зүүлж болохоор байхгүй. Одоо APT бол одоо ямарсан тэр одоо зорилгоо компьютерийн сүлжээнд хууль бусаар нэвтрээд зүгээр удаан уршааны тухтай яаж игээл нэвтрнэ гэсэн үг те. Тэр үсээр нойтон амур шиг салахгүй байсаар байгаа л яаж игээл зорилготой хүрнэ. Тэгээ мэдээллийг хулгаална те. Ерөнхийдөө яг хуу APT бол нөгөө жаахан томхон энэ улс төр батлан хамгаалах одоо энэ аж үйлдвэр те эдийн засгийн энэ салбар руу томоохон салбаруудад төлхөө хийж байгаа те. Одоо нэг байга тодорхойлцоод удаан хугацааны турш одоо ерөнхийдөө энэ дэвшилтэд те илүү олон арга техник бүгдийг ашиглаа те. Ямар ч байсан эцсийн ерөөсөө зорилготой хүрэх тэр зорилгоо ашиглаж байгаа. За тэгээд энэ нөгөө тагнуулын уламжлалт арга хэрэгсэл гэж бас байдаг юм байна л да. Ерөнхийдөө тэр нөгөө хүн явуулаад ингээд хүн нэвтрүүлдэг те. Одоо түрүү хоёлаа нөгөө ярьсан шүү дээ те. Тэр тухайн компани мэдээллийг авахын тулд дотор нь бүр ингээд хүний нөөцийг шоолгуулж яах гэдэг те. Яг энэ бол яг одоо энэ APT дээр нөгөө арга техник тэр юу нэмэгдэж байгаа дээр нэмхэн хүн нэмэгдээд одоо нөгөө хорлон зүтгэх юм те. Хүнээр нь дамжуулж мэдээллийг авах юм одоо бас би тийм юу нэмэгдээд нэг тийм цогц арга хэмжээл болчихж байгаа юм гэдэг бид. За ер нь бол тий одоо нэг бит орон зайд халд гаргыг бас ингээд зарим үед нэгтгэж ашиглаж байгаа. Тий энэ бол угаасаа ашиглагддаг ч байсан. Одоо ч гэсэн ашигласаар байгаа гэж би бодож байна. Одоо яг илүү тийм нарийн төвхтэй болж ирж байгаа юм байна л да тий. Жишээлбэл одоо кибер орчноос, сүлжээний орчноос бид нар тухайн таргетыг жишээлбэл энэ
APT-ийн life cycle-ийг тодорхойлсон байна л да. Intelligent бол илүү таргетыг тодорхойлох, таргетыг мэдээлэл цуглуулах кейс гарч. Жишээлбэл энэ мэдээлэл цуглуулж авах хэсэг дээр түрүүний яасан кейсийг ярих юм бол ажилтан авна гэсэн бахан бол тэмцээ нэг хүнийг одоо ажилтангаар оруулах, ажил хөдөлгчөөр оруулах, явуулах юм боломжтой болж байгаа. Тэгэхээр дараа нь бид нэр visualization-ийг тэнд байгаа тестүүдийг ерөөдөө хийж эхэлнэ. Өөрөөр ямар хамгаалтын системтэй тэм мэдээлэл цуглуулсны үндсэн дээр шүү дээ. Тэгээд яаж хэрхэн давж гарч болох уу гэдэг аргачлалуудыг одоо сүүл үеийн exploit, сүүл үеийн encryption техникүүдийг ашиглаж одоо энийг хийж хэрэгжүүлнэ. Тэгээд operation нэгдэнэ гэдэг. Operation нэгдэн урт хугацаанд одоо мэдээлэл одоо жишээлбэл 100 компьютертэй байх юм бол нэг компьютер дээр нь тархсан байвал дараа нь 2 дахь компьютер, 3 дахь компьютер руу хөгжүүлэлт хийгээ gaining access дараа нь maintain access юм. Тэр олж авсан хэрэглэгчийн эрхээр цаашаа бусад систем рүү нэвтэж тэр эрхтэр ямар датанууд байна вэ гэдэг илүү ингээд систем цуглуулж. Тэгээ цуглуулсан мэдээлэл гадагшаа илгээ. Command control нөхөр сууж байгаа шүү дээ. CNC server байна гэсэн үг тийм. CNC server-тэй холболтыг багаар хийж, багаар дата илгээж. Энэ бол нөгөө маш эднэс нөгөө нэг тийм одоо метршгүй ажиллагаахгүй юм тийм. Маш багаар явуулна тийм. Тэр нь бол нөгөө яг мэдээлэл аюулгүй мэрэгчлэн ингээ аль тарах юм бол их хэмжээний дата биш учраас нэг ач холбогдол өгөхгүй анзаардаггүй тийм. Энэ нь урт хугацаанд ингээ явж зарим тохиолдолд Баяа бас нийтлүүд уншиж хахад 2013 онд болсныг нь 15 он 16 онд илрүүлсэн байна. Тэгэхээр бүхэл бүтэн 3 жилийн турш ингэ явсан. Би бас нэг компани дээр бас яг тийм тохиолдолд таарчлаа бодит тохиолдол тий. Ерөнхийдөө нэлээд удаа явцсан. Тэгээд яг тэр заад command control server-ыг нь Аз болж бас нэг тийм одоо өөрийнхөө найзтай хамт ажиллаж залуудаа анзаараад тий. Тэгээд нөгөөдгийг бас судалж үзнэ тий. Тэгээд ерөөдөө тэн дээр байгаа датаг бас судлах бол юу бас нэг тийм нөхцөл олдчихсан. Тэгэхэд яг нөгөө тухайн одоо нөгөө яг тэр халдлагад өртөөд байгаа юм шиг гэж санагдж байгаа тэр компьютер ингээ үзэхэд бол мэдээж холболт тогтцсон тий. Тэн дээр байгаа дата нөгөө CSS server дээр ирсэн яг дата яг синк яг одоо зүгээр синкдсэн тий. Гэхдээ тэр бол зүгээр маш багаар юм. Жишээлбэл нэг 100 гигагийн дата десктопын бүтэц, icon-ын бүтэц ямар хөө байсан юм. Тэгээд тэр нь яг тэргээрээ яг тийм тохиолдлууд. Тэгээд тэр нь бол ингээд нэг бүр урт хугацаанд явцсан тий. За тэгээд хамгийн сүүлийн үед response арга дээр бол тэр уулмөрийг устгадаг байна. Тэгэхээр таны саяны кейс бол устгахаас өмнө олж авсан байх гэсэн үг шүү дээ. Анзаарчихгүй тий. Тийм байна. За тэгэхээр ингэж бол APT ажилдаг байх нэ. За тэгэхээр саяны ярьсан зүйлийг нэгтгэхэд APT-ийн характеристик ярих бол зорилго нь улс төрийн эсвэл стратегийн зорилготой байдаг гэж энэ тодорхойлоод байна. Жишээлбэл ихэвчлэн цэргийн эсвэл гадаад харилцааны эсвэл одоо сүүлийн үед бол ковидтэй холбоотой манай эрүүл мэндийн салбар дэлхийн одоо эрүүл мэндийн салбар руу чиглэсэн. Жишээлбэл надад вакцин гаргаж авах гал улс орнууд хоорондоо кибер дайнга явж шít. Америкийн саяхан нэг нийтлэл уншиж Америкийн вирус судлал руу Хятадаас Оросоос довтлогоо хийсэн байна гэх мэтчил ингээд яг ингээд зорилго нь улс төрийн бол стратегийн зорилготой болчихдог. Хоёрдугаар бас хугацааны хувьд илүү урт хугацаанд ашиглагдаад байх шүү нэ. Түрүүний ярьсан кейс бол метршгүй явж байгаа. Амар метршгүй урт хугацаа, ийм урт хугацаанд ашиглагдаж байна. Нөөц гэхлээр мэдлэг ур чадвар, түүл, техник энэ бол зөндөө олон юм байна. Энэ 3 хүүг боловч тэ. Ерөнхийдөө нөгөө нөөц дээр яхаад нөгөө түрүүний одоо бидний энэ APT бол ерөнхийдөө ийм нарийн төвхтэй зүгээр ийм зохион байгуулалтаа нарийн төвхтэй ажиллагаа л байгаа. Тэр ажиллагааг бол ажиллагааны дунд нь бидний одоо нөгөө түрүүний ярьдаг одоо сайбер зөвлөлтүүд чинь тий аюул занлууд ерөнхийдөө зүгээр нэгийнхэн хэсгүүд нь л болж ашиглаж байгаа зүгээр багж хэрэгсэл тий. Тэр нь болж орж ирж байгаа. Тэгэхээр энд нэг одоо тэгвэл зарим хүмүүс асууж магадгүй. Манайх одоо галтхан байгаа. Халлагыг илрүүлдэг систем байна, зогсоодог систем байна, IPS байна. Эсвэл вирусны програм байна. Бид нэг хамгийн сүүлийнхийг ашигладаг шүү дээ. За тийм байсан ч гэсэн APT-ийн халдлага төртөх боломжтой. Ерөнхийдөө одоо нэг zero day гэж яриад байгаа шүү дээ. Одоо яг тэр тухайн ашиглаж байгаа компани системний цаорхоо нь одоо үйлдвэрлэгчд мэддэг байх те. Тэр цаорхог нөгөө APT-ийн тэр цаана бүлэг ажиллаж байгаа шүү дээ. Тэр нь мэдчихээ. Тэгээд тэр нөгөө вендор нь мэдэж одоо патч гаргахаас нь өмнө тэр firewall бол тэр юг бол илрүүлэхгүй шүү дээ. Одоо нөгөө систем тэр zero day attack ороод ирэхээр чинь.
ерөнхийдөө тэгээд авчиж байгаа. Тэрнээс гадна нөгөө бас энэ нөгөө хүн дээр нь бас тоглолт хийгээд байна л да. Хөв хүн дээр нь те. Өөрийнх нь сольсүүлжээ те. Тэрийг нь хөв хүнээр нь гэрээр нь дамжуулж гэдэг ч юм уу. Иймэрхүү сонгогдсон жишээнүүд бол байгаа юм бол. Тэгэхээр энд бас хамгийн сүүлийнх нь evading signature based detection system гэдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бол саний ярьсан одоо хамгаалтын эдгээр солиушнуудыг давж гарч байгаа тохиолдол бол тийм zero day аллагуудыг ашиглаж ийм хамгаалтын системүүдийг бас давж гарч болдог байх нэ. Зарим хүмүүс бол эрс эсэргүүцдэг. Ерөнхийдөө бид нар бол өнөөдөр ингээд төвчнээ secure гэж байгаа систем яг маргааш тэрний нөгөө эмзэг байдал үлнэрийн илэрхийг үүсэхгүй байхгүй тий. Яг төгс нөгөө аюулгүй байдал төгс систем гэж байхгүй болчих жоох байхгүй. Тэгээд мэдээж тэр чинь хүн байгаа гэдэг чинь нөгөө дотоод бас аюул заанал тий. Дээрээс нь бид нар яг техник ярихаас илүү бас нөгөө бодлого дэг журам аюул чухал тавьж ирж байгаа. Яг нөгөө байгууллагынхаа тэр аюулгүй байдлын бодлогоо зөрчдөг тий. Тэрийгэ тоодгүй байх юм бол бас яг эрсдэл бол нэлээд өндөр болж ирж байгаа. Яг өөр хүнээр дамжуулаад гэх юм тий. За ерөөдөө FPT-ийн юунд шин чанаруудыг ингээ ярихад бол түрүүн нөгөө улс орнууд юунууд оролцдог гэж ярьлаа шүү дээ. Улс орнууд засгийн газрууд ерөөдөө тэгээ зэвсэгт бүлэглэлүүд, террористууд, зохион байгуулалтаа одоо гэмт хэргийн бүлэглэлүүд, одоо мапууд гэсэн үг тий. За мэдээж нөгөө нэг ANIP инсайдрууд нь харамалгаатууд гэх юм уу тий. Харамалгаатууд зэрэгцэж орж идэг. За ерөнхийдөө яг бүр ингээ эцсийн нөгөө зорилго нь бол яг зорилготой хүржээж л дуустдаг тий. Тэгээ ерөнхийдөө нөгөө remote access torsion гэж яриад байгаа шүү дээ. RAT холбоолт ерөнхийдөө эцэд үүсгдэг тий. За ихэнхдээ энэ яг APT-г бол дандаа нөгөө нэг хүн биш хоёроос дээш тооны нэг тийм бүлэг явуулаад байгаа гэж үзэж байгаа. Ерөнхийдөө тэр бүлгийн зохион байгуулалттай. За тэгээд бүлгийн ахлагч байж гэн. Тэгээ бүлгийн бүх бүрэлдэхүүн яг өөр ингэсэн одоо өөр даалгавартай өөр ингэсэн ур чадвартай өөр ингэсэн одоо мэрэгсэн чиглэлтэй. За энэ APT бүлэг гэж ярьлаа. Та жишээлбэл энд бид хоёрын харж байгаа эдгээр дугаар байна л да, бүлгийн дугаар. Ард нь улс орныг ингээд байлаа хамааруулчих. Тэгэхээр эдгээрүүдийн талаар тайлбарлаад өгөөч. Энэ ямар бүлгүүд байна? Ерөнхийдөө энэ улс орны одоо энэ яг ийм зэвсгэлээр хөөцөлж байгаа ч юм уу ийм сөргөлдөгчийн томоохон улс орнууд бол яг энэ кибернетик орчин кибер орон зайгаа хамгаалах бас гол нь одоо энэ бид нар ийм яг ковидын нөхцөл байдал үүсвэж ингээд нэг хүн яваал ингээд мэдээлэл цуглуулад байх бас нэг боломжгүй байна шүү дээ. Хил хязгаартай. Бүгд одоо нөгөө бас энэ кибер аргаар одоо мэдээлэл цуглуулах одоо кибер таниулж гэх юм уу тиймэрхүү үйл ажиллагаанууд явагдангууд яг энэ манайхаа энэ томоохон улс орнууд энэ APT-гийн бүр бүлгүүд байна л да. APT 41 40 39 гээд одоо дугаарлцсан тэгээ эдгээр нь өөрсдөө цаанаа бас нэртэй. Гэхдээ эднийг бол мэдээж нөгөө засгийн газар бол ерөөсөө яг 100 ил зарлахгүй. Гэхдээ ерөнхийдөө нөгөө бичгтэй гүйл гэдэг чиг ерөнхийдөө судлаачид юунууд бол ингээд судлаачид өөрсдийнхнийгаа ч гэсэн ингээд тогтооцсон тийм байж магадгүй юм байна. Одоо жишээлбэл нөгөө өмнөх cyber security source дээр хоёлаа national state гэж ирсэн шүү дээ. Тэгэхээр эдгээр APT-гийн ард ерөнхийдөө засгийн газрууд байж байгаа. Оролцоо эсвэл тодорхой хэмжээний мөнгөтэй хүмүүсүүд их байдаг байх тийм үү. Тэгээ ерөнхийдөө энэ яг юу л байна л да нөгөө FireEye гээд бас ийм судалгааны баг байгаа. Эдний гаргасан юу л да ер нь чагсаалт байна л да тий. За хойд солонгосын хувьд бас Lazarus гээд бүр одоо маш том бүлэг яригддаг шүү дээ интернеттэй хамаагүй одоо яг хойд солонгосын нөгөө цөмийн зэвсгэлээр хөөцөлж байгаа юм бол за тэрийг дараа нь ингээд бас ярьж болох байх. Тэгээ дараагийн слайд руу. Одоо энд бол хятад гараад ирлээ. За энэ дээр та юу ярих вэ? Тэгээ ерөнхийдөө одоо энэ хятадын одоо FireEye сайт дээр бичснээр бол одоо энэ хятадын зэвсэг төвчийн хятадын ардын чөлөөлөх арим стратегийн дэмжлэгийн хүчнийхэн доор одоо энэ APT бүлгүүд нь одоо үйл ажиллагаа явуулдаг. Зэрэг байгууллагын газар энэ стратегийн дэмжлэгийн хүчний доор үйл ажиллагаа явуулдаг гэж бичсэн байт юм лээ. Өсвөө би шууд сонсох нэг кибер айрамтай гэж бүр зарласан шүү дээ. Тийм гэсэн хөх айрамтай гэж зарлалт юм лээ. Тийм хэдэн мянган мэрэгчлэнтэй гэлээ амар олон тоо. Энэ бол яг ингээд нөгөө судлаачтай л бичсэн мэдээлүүд л байна л да тийм. Ингээд байдаг. За мэдээж мэдээлэл аюулгүй байдлын юундаа бол маш их мөнгө зарцуулж байгаа тийм. Зарцуулж байна. За манай өнгөрсөн хугацаанд босгосон бондоос илүү мөнгө жилдээ ингээд зарцуулдаг байх юм байна шүү дээ. За Оросын албаны явсан үед. Оросын албаны улсын хувьд бас энэ гэрүү хурц байгуулах байдал юм байна л да. Тэгээ энэхэн доор бас энэ кибер юунууд ажилдаг. Ерөнхийдөө нөгөө APT 28 Фансибер эдэргээд нэртэй одоо энэ APT-ийн бүлгүүд ажилладаг. Тэгэхдээ Оросын албаны хувьд бол одоо нөгөө кибер мэдээлэл сэтгэл зүйн нэг тийм юу гэдэг ба шүү дээ. Ажиллагаа гэдэг Украины дайманд оролцож байсан энэ төргээд тиймэрхүү нийтлүүд аягүй их байдаг л да. Энэ Оросууд бол тий. Одоо сүүлд бол нөгөө Дональд Трампын
сонгуульд яасан сонгуульд нөлөөлсөн байж байна энэ гэж байгаа шиг тэгээд тиймэрхүү мэдээлүүд их явдаг шүү дээ. Сүүлд нэг Украинтай нэг асуудалд орсон шүү дээ. Одоо ч гэсэн асуудалтай байгаа. Тэр үед Украины нэг бас томоохон системийг хактжин Оросоос хийгдсэн байх магадaltaй гэд нийтлэлээр одоо шинжтээгч нар их ярьж байсан. Тэг яг нөгөө Украины ард иргэдийнх нь өөрсдөө нөгөө сэтгэл зүйд нөлөөлөх юм одоо энэ сошиал сүлжээгээр зөв хийгдчихсэн гэж үзэж байгаа юм байл л тэр. За энэ хойд солонгос алдартай Лазарус бүлгийн зарим манай энэ юуны кибер аюулгүйдлийн чиглэлийн хүмүүс бол бүгд ерөнхийдөө сонсч байсан баг тий. Лазарус гэж маш алдартай бүлэг байгаа шүү дээ. Улсын хоорондоо замраг их мөнгө оруулдаг тий. Би энэ гайхаад байна. Энэ одоо ихэнх юмнууд нь одоо хоригт орцсон. Одоо жишээлбэл сүүлд гэхэд нүүрс тий эдийн засгийн хориг арга хэмжээнд нүүрсээр чиглэл экспортлох боломж тэгэл амьд байгаад байдаг. Тэгэхээр эдгээр миний ойлгож байгаагаар сүүлд 2017-18 онд WannaCry гэдэг нэг ransomware маш эрчимтэй тахсан. 2-3 хоногийн дотор хэдэн мянган компьютерийг тахсан. Тэгэхээр эдгээр бол цаана энэ Лазарустай холбоотой гэж бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс одоо жишээлбэл барьцаалсан мөнгө тэнд одоо хүмүүс төлсөн мөнгийг одоо улс орондоо ингэж зарцуулдаг уу? Тийм байж болох уу? Одоо зүгээр зүгээр төсөөлж дээ. Одоо нөгөө манай үеийн хамгийн сайн явж байгаа л нэг залуу байгаа шүү дээ. Тэрний кармаар бол ерөөдөө орж байгаа хэл та тий. Тэгээ ерөөдөө яг энэний дэгүүр ингэ нийтлээд уншихаар ингэхэд энэ Лазарус үлэг APT халдлагаар ингэхэд ингээл Бангладешийн банкнаас 81 сая $, тий. Тайваны банкнаас 60 сая $, гэж болохоос гэдэг. Энэ бол мэдээж нөгөө яг тогтоогдсон асуудал. Гэхдээ яг Лазарус хийсэн гэхэд улам өрөөс судалж гаргаж ирж л болохоос биш. Яг мөнгө алдсан нь бол үнэн. Гэхдээ яг Лазарус хийсэн байна л гэсэн юу гарч байгаа болохоос нөгөөх нь мэдээж хүлэн зөвшөөрөхгүй тий. Яг тийм юу байгаа. Тэгсэн ч юм уу үгүй ч юм уу. Гэхдээ ер нь бол тэгсэн заримдаа жишээ нь хакерын групп өөрөөсөө хакт болсон байдаг гэж байгаа шүү дээ. Жишээлбэл зарим нэг сонин нийтлэлээр яг байж болох юм гэж би бодоод байна л. Оросын хакерын групп Ираны хакерын группыг хактаад тэгээ Иранаас хийсэн юм шиг хакинг хийсэн юм шиг дамжуулж ингэж гаргаж. Тэгэхээр яг одоо чи судлаач нар хамгийн сүүлд байгаа бол мөрөөр ингээ гараад өнгөтлөн Иран байна гэж гараад ирдэг юм те. Гэтэл тэр нь цаана Орос нухт идэх юм. Ингээд одоо нэг эдийн засгийн хориг арга хэмжээд орсон энэ улсууд ийм томоохон зэвсгэлээр үйлчилж байгаа улс орнууд энэ APT халдлагыг нэлээд хүчтэй ажиллаад байна л да. Одоо жишээ нь одоо түрүү хоёлагийн нэг харахад Иран, Хятад, Орос гэл ингээд улсууд байсан. Тэгмүүд яг энэ APT халдлагын яг одоо сонгодог жишээнүүд байна л да тий. Aurora ажиллагаа гэдэг байна. Operation Orchard гэдэг байна тий. Stuxnet байна тий. Stuxnet чинь сүүл Ираны нэг цөмийн хөдөлгөөнд чиглэжсэн. Тийм. Тэрний талаар би бас нэлийн одоо судалж уншлаа л да. Тэр бол ерөнхийдөө одоо яг энэ APT-гийн яг үндсэн нэг характеристик шин чанарыг гарч ирж байгаа юм лээ. Siemens компаниас нийлүүлсэн тэр нөгөө SCADA гэдэг автоматжуулалтын нөгөө системийг нь тэрлүү ямар ч байсан нөгөө халдлагыг оруулахын тулд ингээ оруулахад чинь мэдээж юм том харуул хамгаалалтаа физик төвшөнд бол ингээ юу байгаа шүү дээ тийм. Онцгой объект болсон. Онцгой объект байж байгаа. Дээрээс нь тэнгууд тэр чинь нөгөө мэдээж интернет байхгүй тийм. Solution network гэж ярьдаг шүү дээ. Тусгаарлалцсан тийм. Тэрлүү тэгээд ямар ч тийм одоо нэвтрэх боломж байхгүй тийм. Тэнгууд одоо нөгөө яг APT-гийн нөгөө бүхий л байдаг одоо арга юу гэдэг бүгдийг ашиглан дээрээс нөгөө хүний одоо арга хэмжээ нэмэгдэх яг одоо тэр Stuxnet-ийн жишээ бол ингэсэн юм л да. Нэг эрдэмтний нэг хэд орж гарч байгаа нэлээд судалсан. Нөхөрний флаш юу зүрийн мэдээлэл одоо зүрийн диск гэрлүүг авч яваад байдаг үстэй. Тэгвэл тэргээ тэндээ форматлаад хоосон гэрлүүг авч яваад гэртээ явахдаа дахиад яачаад хоосоо авч яваад байдаг гэсэн. Тэгэнгүүт нөгөө замд нь ингээд тэр дискийг л адилхан угаас солилцсон юм байна л да тийм. Мэдээж нөгөө нөхөр чинь ингээд ясна диск байсан. Авчираад ажлынхаа компьютер нөгөө яг терминал руу хийцэн тийм. Тэнгүүд нөгөө цаад үндсэн сервертэй нөгөө вирусууд нь мэйлэрүүд нь тархацсан тийм. Тэгээд ерөнхийдөө нэлээд Иран улс бол нэлээд өдөр төмийнхэн одоо хөгжил бол нэлээд хохирол авсан гэж ярьдаг шүү дээ. Жишээлбэл одоо саний арга бол жишээ нь SCADA чинь тий SCADA чинь нэг isolation хийчингүүд интернет орчноос шууд access хийх боломжгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч улсаар ингээд би одоо онлайн одоо боломжгүй болчих. Зайны амар лүүр хийх боломжгүй болчих. Тэнгүүдээ нөгөө хүн нэмж ирж байгаа бох тий. Харин тийм. Тэгэнгүүт нөгөө одоо миний харж байгаагаар бол одоо ямар ч vulnerability байхгүй систем болж хөрж байгаа бох. Одоо isolation хийчихэнгүүт. Тэгэхээр тэр систем рүү дотлогоо хийхдээ дотроос нь гадагшаага холболтыг үүсгэдэг арга их хвшлэн ашигладаг шүү дээ. Жишээлбэл бид нөгөө хортой файл илгээд имэйлээр илгээд гэдэг чинь манай мэйл системээр ороод ирлээ байгууллагын дотор ингээ ороод ирсэн. Тэндээс клик дарангуут л
дотроос нь гадагшаа бүх мэдээлэл задрах. Тэ? Иймэрхүү кейс яг бомб бол маягийн болж байгаа. Мэдээ тэр байгууламжид бол одоо яг мэдээлэл хэлбэл бодлого дид журам бол маш өндөр үйлчлдэг байсан байж таараа. Тийм ба. За интернетээс нэг мэдээлэл авлаа гэхэд тэр интернеттэй компьютер бол шал өөр газар байсан байж таараа. хэрэгтэй. Тэгээ тэр интернетийн компьютераас авж байгаа юмыг тэр хооронд ерөөсөө ямар нэгэн байдлаар офлайн байдлаар ч гэсэн одоо нөгөө ингээд флашаар ч гэсэн холболт хийхгүй байх бодлоготой л байсан байгаа мэдээж. Тэнгүү зөвхөн тэр одоо флашыг бол одоо терминалдаа заалгаж л тэр нөгөө SCADA систем рүү л ханддаг флаш. Тэрийг бол хизээж мэдээж тэр хүн бол интернет рүү хийхгүй л байсан баг л та тийм. Манай Монголын хувьд бол би өөр кейсүүдээр н аудит хийгээд ч юм уу нэвтрлийн шалгалт хийгээ явж байхад яг энэ кейс яг одоо үйлдвэрийн орчинд бол байдаг юм бэл. Амш. Яг үйлдвэрийн сүлжээ одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж ажиллаж байгаа сүлжээ за ажилчдын сүлжээ нэг явж байгаа юм. Тэгээд давхар аягүй л нөгөө тэр интернет аваад ирсэн тийм. Тэгээ интернет аваад ирсэн. Би бүр анх эхлээд тэгж харж бүр шокнд ороо. Өө энэ чи ингэж уушлахгүй. Яралтаа тусгаалах гарах юм чамш. Одоо сүүл жишээлбэл зарим эмнэлгийн байгууллагч бас байна. Одоо эмнэлгийн нөгөө сканинг хийж байгаа нөгөө X-ray хийж байгаа нөгөө үнэтэй тоног төхөөрөмжүүд шүү дээ. Бид нар нэг төхөөрөмж нэг тэрбумын үнэтэй. Тэр төхөөрөмжүүд жишээ нь ингээд вирус чиж байгаа. Эсвэл ransomware чиж. Зүгээр интернет холбогдоод тийм болчих юм бол тэр төхөөрөмж ашиглах боломжгүй болж байгаа. Тэгэхээр яг юм SCADA гэдэг шиг адилхан одоо яг тийм тоног төхөөрөмжийн систем 24/7 тасралтгүй явж явах хэрэгтэй. Энэ систем аль болох юм тусгаарлах яг юм Ираны кейс шиг тусгаарлах хэрэгтэй. Тэгээ яг тэн дээр нөгөө policy ямар нэг офлайн болон юугаар ингэж одоо мэдээлэл зөөх скул гэдэг ийм аудит тендерийг явж байгаад юу таарч байна. Одоо энэ полисигаа хэр одоо манай одоо Монголын одоо нөхцөл байдал те Монголын компаниуд энэ хэр мөрдөж ажиллаж байна те. Одоо интернетээс одоо вирус авч ялаа вирус одоо ядаж ингээл энгийн юмнаас шалгах те. Тиймэрхүү энэ полисигаа хэр мөрдөж байна юм. За ер нь бол ийм байна. Би бол зөв хард өгнөхэд бол манай банкны секторын полисиг амар ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тэрийгэ дагадаг, тэрийгэ тасралтгүй сайжруулдаг гэж бол харж байгаа. Одоо миний хийж байгаа кейсүүд. Банкны сектороос бусад секторууд байна л. Одоо бусдыг бүгдийг аваа үзчихээ л. Төвшөөсөн байдалтай байдаг тийм. Имлэгийн салбар байж болж байна. Ямар ядаргаатай юм гэсэн нэг тийм. Тий. Тэд нар дээр ороод ирэнгуут нөгөө бизнесийн нэгжийн илүү хүчтэй. За IT-ийн нэгж нь илүү туслах үүрэг гүйцэтгээд байдаг. Тэгэхээр IT-ийн нэгж ч өөр нөгөө policy гаргаад ингээд бүх байгууллагаар ингээд хэрэгжүүлэх гингүүд нь амар хаалттай тулгардаг юм байна л. Тэгээд хэрэгжиж чаддгүй. Жишээлбэл зарим байгууллагууд дээр C-level-ийн хүмүүсүүд рүү таргетлаад тоглох юм бол амжилттай болох магадлал өндөр. Яагаад гэвэл C-level-ийн чинь нөгөө боссууд чинь нөгөө policy-г хязгаарлах хүсэхгүй байгаа. Жишээлбэл энгийн кейс ирэхэд Facebook-ийг л жишээ нь байгууллагаар хаацсан байхад боссод хаагтаагүй гэж хэлдэг тийм. Боссод бол ерөөсөө хамаагүй тийм. Ядаргаатай гэж л ярьдаг тийм. Жишээлбэл зарим нэг нь ингээд албан журам хэрэгцээний шугамар ч юм ингээд нээлгэх шаардлага гараад байна шүү дээ. Ингэхэд ингээд полисиг ингээд задлах тусам л мөрдөхгүй байх тусам л илүү эрсдэлтэй болж харагдаад байгаа юм л. Тэгээ ер нь яг ийм техникийн айлгуулын хангаас илүү одоо бас полиси гэдэг юм аа. Нэлээд одоо хангаж ажиллаж ээж л айлгууд л. Тэгэхээр саяны Stuxnet бол илүү байгууллага руу илүү чиглэсэн байна тийм. Тэр яг тэрний яг зорилгосон байгаа шүү дээ тийм. Тэгэхээр хараад хахад энэ кибер довтлогооны кампайн гэж одоо довтлогооны нэг үе шат явуулаа гэж бодъё л та. Довтлогооны кампайн явж байхад зарим кампайнууд энэ глобал даяар явж байгаа шиг. Глобалаар. Тэгэхээр альч улсын орны альч хэрэглэгч байж магадгүй. Тэгэхээр тэнд явж байгаа кампайнууд өртөх магадлал бол би гэхэд бол бага байх чинь. Та гэхэд бол өртөх магадлал бага. Эсвэл улс орн руу эсвэл тухайн индастри руу ч гэсэн кампайн явж ивэл тухайн индастри нөлөөлөх магадлалтай. Жишээлбэл одоо нөгөө нефтийн салбарууд байж, эрчим хүчнийх байж болж, эрүүл мэнд байж болж тэ. Одоо жишээлбэл одоо хамгийн сүүлд хот болоод байгаа эрүүл мэндийн салбарын одоо кампайн бол яваад байгаа шүү дээ. Ковидтэй холбоотой янз бүрийн ransomware, phishing аргууд яг одоо APT арга хэмжээ явж байгаа. Гэтэ яг нийтийн тэр бол бас яг APT-ийг бол хангах. Тэгээд илүү одоо фокуслах тусам APT болж байгаа гэж байна. Илүү фокуслж байгаа, илүү төлөвлөж байгаа, илүү болж байгаа, илүү одоо судалгаа явуулж байгаа. Ерөнхийдөө тэр ажиллагааг л бид нэр APT гэж хэлээд байгаа тийм. Тэгээд APT-ийн заримдаа хүн байж болох уу? Нэг APT зүгээр яг хүн оролцож болж байгаа. Зүгээр хүн оролцож байгаа байхгүй. Одоо APT-д бол энэ зүгээр нарийн төвхтийн бүлэг зүгээр ажиллагаа тийм. Тэгэнгүүт
одоо тэр Stuxnet-ийн жишээн дээр бол одоо тэр мэдээж хүн орж ирж штэ тэр флашыг тэр нөхрөөс ингээд аваад буцаага хийх мэдээж нэг бэлтгэгдсэн хүн байсан байж таараа тий. За би бол EPT-ийн нөгөө зорилгын хувьд явах гэдэг юм л та. Зорилго нь одоо улс орн байж болж байна. Салбар байж болж байна. Нэг байгууллага байж болж байна. Одоо жишээ нь Ираны цөмийн хөтөлбөр гэдэг нэг байгууллагын нэг кейс байхгүй тий. Эсвэл хүн байж болох уу? Эсвэл ямар нэг улс орны Трамп ч юм уу одоо ерөнхийлөгч ч юм уу ингээ байж болох. Яг хөө тэгээд нэг хүнийг онилж болно тий. Гэхдээ цаад одоо яг багийн гишүүд юу бол одоо цаад одоо явуулж байгаа гэх юм тий. Тэр баг одоо довтлогч баг бол энэ EPT-ийн хувьд бол ямар ч тохиолдолд бол нэг томоохон дандаа. Энэ нөгөө одоо зэвсэг бүлэглүү ч юм уу эсвэл энэ зохион байгуулалтын гэмт хэргийн бүлэглэл эсвэл одоо засгийн газар ус орнууд л орсон тий. Түүнээс яг за би энэ хүний нэг мэдээлэл аваад ягсныг хувь хүний зорилгоор бол нэг тэр EPT ажиллагаа бол нэг явагдахгүй тий. Тэгээ болохгүй бол тэгэл болийл гэсэн нэг тий. Энэ юу бол ингээд нэг цаанаасаа том зорилго тавьж байгаа болоод тэр жигтэй одоо биелхээс байх болж. Одоо бас нэг жишээ шүү дээ. Одоо нөгөө Сирийн бас нэг цөмийн байгууламжийг Израильчууд орж ирээ бөмбөгдсөн тий. Тийм шүү дээ. Тэрийг яаж бөмбөгдсөн гэхээр нөгөө радарууд шүү дээ. Одоо нөгөө агарын тоглоомоос хамгаалах системүүдийн ерөнхийдөө эхлээд нөгөө вирус тулаад хартаг одоо орлоод өнгөд ч мэдээж өөр одоо олон төрлийн юу ч үздэг. Одоо ерөнхийдөө нөгөө тэр яг жинхэнэ одоо бөмбөгдлийг танихгүй л гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү архивчлаараа явсан биш үү? Ингээд яг одоо энэ төлөвлөгөөтэй явсан байна тий. Stuxnet одоо энэ сая тэр Сирийн цөмийн байгуулагчийн юу асуудал ингээд үцхээр хэлээ. Энэ бол бүрийн юм зэрэг тэмцлийн хэмжээнд хүрсэн байгааз. Ерөнхийдөө тэгэхээр нөгөө хоёлын дөрөв ярьдаг ерөнхийдөө энэ зэвсэг тэмцлийн одоо бидний next generation дайм бол ерөнхийдөө кибернетик орчинд явагдах юм кибер тэмцэл. За болох гэдэг шүү. За тэгэхээр манай дайснууд одоо зарлаагүй биднийг одоо манайх нэг одоо довтолж байгаа юм байна. Гэхдээ ер нь ухаж байгаа юм билээ. Ухаж байгаа довтолж байгаа юм байна. Тэгэл нийтлүүд гараад идэг ч те Касперсийн интруудын те. Бид нэр яг аюулгүй байдлын хүмүүсийн хувьд бол таарч исэн ганц нэг юмнууд бол танд нэрээ таарч исэн кейсээс яаж тэднэр ажиллаж исэн? Тэр шинжлэх боломж олж ирсэн аа. Яг ер нь одоо нөгөө түрүүн хоёул нэг ярьжсэн шүү дээ. Удаан хугацаанд нэг яажсан гэдэг. Нэг тухайн ажиллаж байсан компани инженер одоо ерөнхийдөө тэхгүй одоо энэ компьютер ийм болоод байна гэх тэгээ үзэж хараад ингээд явхад мэдээж бид нэг анхны холболт яг юу тогтож байна гэж зүгээр хамгийн анх чадны TCP холболт хийгээд үзэхдээ нөгөө шаал өөр те ерөнхийдөө нөгөө энэ EPT халдлагын EPT-ийн энэ command control server-ийн хаягууд ч юу гэсэн нэг тийм часаалтанд орцсон. Вау. Юутай холболт тогтож байна те. За мэдээж тийм холболт тогтсон байгаа юм чинь нарийн нөгөө процессүүдээс судлаад үзэн нөгөө процесс нь холболт хийнгүүтээ ингээд нэг 2 минут холболт хийнгүүтээ таслал. Тэгээд нэг жоохон байж байгаа дахиж хийгээл ингээл маш нэг аажмаар явуулж штэ. Тэгээ нөгөө яг command control серверүүдийн ингээд судлаад тэр цаад серверийг ингээд судлаад ингээд дээрх юм одоо мэдээ тэр command control серверийн өөрийг нь үзэж штэ одоо бас. Тэгж яг нэг нөх болж ирсэн л та. Тэр бол одоо бас манай нэг найз хамтарсаал ингээд болж байгаа. Тэгээд тэрнийхэн дата ингээд үзэхэд бол ингээрсэн яг одоо нөө өрчж байгаа дата тэр өөрөөсөө яг ингээд тулцсан тий. Тэгээд тэр яг ямар замаар орж ирснийг ингээд тодруулахад бол ерөнхийдөө ингээд манай тэр хүнд нэг юу одоо бас нэг бизнесийн хамтрагчаас нэг мэйл ирэх юм л да тий. Тэнгүүд яг тэр хүнийх нь мэйлээс зүгээр одоо фейк мэйл явуулж штэ. Тэгэхээр яг утга нь одоо яг нэг тиймэрхүү утгатай мэйл ирэх хэвээр тий. Нөгөө юуныхаа ажлынхаа төлөвлөгөөг явууллаа гэлээ. Та төлөвлөгөөг хараад хэдэрэг нөгөө нэг атаачилсан файл чинь нөгөө ортог одоо оруулсан. Тэгэхээр тэр одоо нэг EPT ажиллагаа явуулж байгаа байхгүй одоо тэр хүнийг судалж штт. Ямар ажиллагаа хийж гин юу хийж гин те. Тэгээд харилцаа communication-ийг мэдчихсэн. Тэн дээр нүнслээ дундаас нь нэг газар файл илгээх л болчихсон юм шиг. Тэгээд нөгөө хүнийх нь мэйлийг судалж гин те. Зүгээр мэйл хаяг нь яг зүгээр мэйл хаягийг нэвтрээгүй зүгээр яг фейк мэйл явуулчихж байгаа штт. Тэгээд тэр одоо процессын тэр нэгэд үцхээр те. Зүгээр нэг уурд байл ажиллахгүй нэг алхмаар одоо процессыг ингээд бүгдийг ингээд алхмаа процессыг төлөвлөсөн те. Процессыг ажиллуулах шал өөр процесс давхар ажиллаж байгаа те. Яг гоо тиймэрхүү нэг бодит юу та таарч. Би болохоор нэг одоо бид нар хамгаалтын төхөөрөмж бол firewall байгаа шүү дээ те. Тэгэхээр ихэнх хүмүүс бол firewall байвал болно. Firewall байхгүй л зөвхөн хамгаална гэж найдаад. Надад бол нэг юм сонин кейс болохоор чийсэн. Firewall-ыг нэг анализ хийх шаардлага байна. Тэгээд шалгаад утсан чинь firewall нь өөрөө гадагшаага. Тэгээд CNC server-ууд connection үүсгэж байна. Вау. Тэ хамгаалах хэвээр нөгөө төхөөрөмж нь өөрөө гадагшаага connection үүсгээд явж байна гэдэг.
Би тэнийг тийм соник кейстэй тулгсан. Яг ер нь зүгээр энэ 10 жил ажиллах хугацаанд сонь кейсүүд ихт бол таарч л байсан ганц. Зүгээр одоо нөгөө бүх одоо firewall дээр яг зөвхөн DNS өөрийнх нь local DNS ингээд 53 порт DNS портоор ингээд зөвхөн энэ рүү ингээд заагаад өгөх ганц 2 компьютер одоо интернет орох болчихдаг юм тий. Тэгээд за тэгвэл энэ нөгөө одоо гараар өөр DNS-ийг тавиад өгсөн юм байлгүй дээ. Зөвхөн энэ DNS-ийг одоо хэрэглэнэ гэж авч ингээд очиж шалгангууд ялгаахгүй тий автоматар зүгээр DSP-гээр DNS авч байгаа тий. Тэнгүүд бүр эргэс тэртэн шал өөр тэр command control серверийн DNS-ийг авчираад ингээд оруулж иргэсчлүүл нь холбоцсон байх тий. Тиймхүү тийм юмнууд ингээд таардаг байхгүй аюу сан тий. Наа чи одоо амар гоё кейс үүдэн шүү дээ. Гоё кейс одоо аюулгүй судлаач юм надад амар гоё кейс байл та. Тэгэхээр тэр одоо хүний компьютерээс явж байгаа хүсэлт бол одоо бүгдийн фикс серверлөө явж байгаа шүү дээ. Одоо хүссэн домайныг хүссэн аяг руу редирект хийх боломжтой. За бид нар одоо кибердайнд одоо яаж хамгаалах вэ? Сая ойлоо кейсийг ярьлаа. Одоо ярьчлаа. Гинт хэрэглийг ярьчлаа шүү дээ. Одоо яаж хамгаалах? Ерөөдөө яг нэг аюулгүй хэлгээд ярихаараа бас нөгөө хүртээмжтэй байдлын бас хүртээмжтэй байдал нь байж иж аюулгүй хэл гэж ярьж байна. Тэгэхээр бид нөгөө хүртээмжтэй байдлыг одоо бид нар кибер аюулгүйээс яаж хамгаалах вэ гэхээр их зарим одоо хүмүүс бол ерөнхийдөө одоо тэгвэл нэтээс алгачих тий. Энэ үйлчлэгээ болиулчих тэгвэл. Одоо манай ингээд сүүлийн энэ манай төрийн үйлчлэгээний ч гэсэн аюул гай цаг хэмжээд ингээд явж байна тий. Тэнгүүд бас ингээд ийм эсрэг үзэлтэй бас хүмүүс ганцхан гардаг шүү дээ тий. Энд чинь аюултай юм шүү тий. Ерөөдөө нэг одоо энэ мэдээллийн тоглоомыг бид нар хэрэгтэй үгүй юу гэсэн нэг тийм нийтлэл бол байдаг шүү дээ. Яг тэрэн шиг нэг яг энэ юу ч хэрэгтэй юу гэдээ ярихаар тэрийг тасалчаар бид нар мэдээлэл аюулгүй гэдэг бас биш болчихж байгаа байхгүй. Хүртээмжтэй байдал байхгүй болохоор чинь тэрийг ямар ч аюулгүй гэж үзэхгүй байх нэг хүн яг хэрэглэх ёстой системийг хэрэгжилж явах ёстой, авах ёстой мэдээлэл авч явах ёстой. Яг ганц цаг үедээ л авч явах ёстой. Харин тэрнээс одоо хамгаалах тий. Зөв аргыг тий зөв соёлыг би бол одоо жишээ аюулгүй байдал гингүүтэл би зөвхөн ингээд тоног төхөөрөмжөөр хамгаална гэж бол бодохгүй байгаа. Одоо зөв соёлыг нэгдүгээр соёл байгаа, зөв одоо дүрм журм байгаа. За бодлого журмыг мөрдүүлэх бол хамгийн чухал. Тэрийг бас мөрдүүлнэ гэд мөрдөж ийн гэдэг чинь соёлыг бий болгох. Дээрээс нь одоо зүгээр одоо нэг компани ажилчин байлаа тэр хүнийг бас одоо нөгөө яг хэвлэлийн соёл суугах тий. Одоо нэг ийм хүрээд ирлээ. Одоо ядч нэг фишингийн нэг юу яриад тэр дарчихгүй байх хэмжээний. Тийм ингээд бас соёнгийн гэрүүлэх чиглэлийн юм. Гэхдээ зарим засаг сайтай компаниуд тэн дээр бол байнга ажиллаж байдаг юм шиг байлаа. За миний ажиллаж исэн одоо тийгээ явж байхад бол удиралдаа нэг зарим нь сардаа нэг зарим нь 7 хоногт хэсэгчилж ингэж хийдэг гэх мэтлийн кейсүүдээр харж байгаа хэрэг. Гэхдээ ажиллагаа ихтэй боловч одоо миний нэг хэлэх дуртай нөгөө энгийн цагт нөгөө хөс их гарууд дайны цаг цус баг гарна гэдэг шиг яг нөгөө иймэрхүү довтлогоо кейсүүдийг нөгөө мэдээлэл аюулгүй мэрэгчлээ өөрөө зохиогаал хүмүүсүүдээ тестлээд ингээ явж яг жинхэнэ кампайн ирээд эсвэл авт ч юм ирээд байгууллага руу чиглэлээр ирэхэд бол тэр дарахгүй байх боломжтой байх юм бэл. Тэгэхээр хүмүүс амтраасаа сурах хэрэгтэй юм шиг санагдсан л да. Тэгээд одоо яг зүгээр одоо хоёул улс орны хэмжээнд авч үзвэл улс орны хэмжээнд бид нар яаж хамгаалах вэ? Одоо бүгд нээлттэй шүү дээ. Одоо хэл хаагцсан кибер орчинд бүгд нээлттэй. Хэл хаагддаг ба. Кибер орчны хэл хаагддаг. Тэгэхээр бид нар яах вэ? Таны бодлоор юу гэж бодож байна? Гэхдээ яг миний бодлоор бол зүгээр бас юу яах хэрэгтэй байх гэж үздэг л дээ. Энэ видео энэ яг аюулгүй байдлын мэрэгчлэнүүдийнхээ бас нэлээд бэлдэх хэрэгтэй баг тий. Тэгээд бас энэ бид нар яагаад эсэргцүүлээд энэ APT бүлгийг бас вау болохгүй гэж тийм үстэй тий. Тэгээд давхар бас судалгаа явна нөхдүүдийн одоо хийж байгаа алдуудыг эрт илрүүлэх юм уу тий. Ерөнхийдөө л яг одоо манай Moncert Center гэдэг бас гоё сайхан байгууллагууд байна шүү дээ тий. Ерөнхийдөө энэ яг энэ сөртүүдийн байгууллагыг илүү одоо нэг уялдааг нь ажилуулад уялдаатай ажилуулад одоо нэг энд нэг одоо кибер бодлоо илэрлээ гэхэд бид нар анхны логыг харлаад за тэнд нэг сервер одоо command control сервер хайг одоо гараад ирлээ шүү дээ. Мэдээ тэр command control сервер бол одоо шууд утгаараа бол байх боломжгүй шүү дээ. Зүгээр бириж болцсон тий. Эсвэл зүгээр дамжуулж байгаа сервер юм уу? Эсвэл зүгээр тэнд өөр гадны тэр нэг компани дээр зүгээр нэг хост түрээсэлцэн тий зогсуур түрээсэлцэн ингээд байж байгаа. Цаад эзэн нь бол ингээд дахиад цаашаа ингээд явчихж байгаа тий. Тэгэхээр одоо ингээд бид нөгөө энэ Sort гэдэг байгууллагууд маань яг жинхэнэ утгаараа ажиллаа тий. Яг энэ хууль эрх зүйн орчин яг бий болоо тэгээд бид нэг бодлооны нэг лог олоо тэрийг ингээд мэдгэлээ нөгөөд нь цаашаага авсан өрт рүүгээ тий. Аз намуудлаас өрт рүүгээ мэддээ тэгээд ингээд явдаг бол бас
яг нэг эцсийн юуг нь олж тогтооход бас жоохон ингээд жоохон нэлээд өөх байх л та тий. Тэгэхээр таны бодлоор сууртын ажиллагааг одоо улсын хэмжээд жоохон ерөнхийдөө энэ сууртын ажиллагаагаа л одоо чинь манай сууртын чинь MNSEC гэдэг өдрөлгийг жилдээ нэг аюулгүй өдрөлгийг зохион байгуулж байна шүү дээ. Тэр бол манай мэдээлэл технологийн салбарт бас нэлээд томоохон өдрөлт бол энэ харж байгаа. Томоохон өдрөлгийг нэг гэж бол харж байгаа. Тэгэхээр тэн дээр бол олон залуучууд ярьж мэдээлэл өгдөг. Тэгэхээр тэн дээр бид нар мэдээлэл аль болох одоо тэнд очиж үзээгүй оролцогч нар байх юм бол тийшээ очиж мэдээлэл аюулгүй мэрэгчлэнгүүдээс тэндээс сонсороо ядаж нэг удаа үзчихвэл бас байн яриад авах бас сонирхолтой арга хэмжээ болдё шүү гэж бас уриалмаар. Тэ ерөөдөө одоо манад одоо энэ яг сууртын үйл ажиллагаанууд нь яг ингээд бүр тогтворж байгаа те. Одоо илүү гоё төвшөнд ирчих юм бол бас нэлээд хамгаалах байх. Одоо яг тэр нөгөө бүлэнийг бас ингээд хөөгд явна штэ те. Одоо миний харж байгаагаар одоо үндэсний дата төв дээр төрийн байгууллагуудын юуг нэгтгэж явах шиг байна тийм үү? Тэ ерөөдөө төрийн байгууллагуудын тэнд байх шиг байна те. За тэгвэл төрийн байгууллагын хувьд одоо ингээд нэгдсэн байдлаар ингээд хяналтанд орлоо, хамгаалтанд орлоо гэж бод. Хувийн хвшлүүд яах вэ? Хувийн хвшлүүд ингээд үлдчихлээ шүү дээ. Ерөнхийдөө нөгөө суурт гэдэг одоо бүр суурт орлоо те. Суурт чинь ерөнхийдөө нөгөө ингээд сууртууд тэгээд салбарын сууртууд тэгээд нөгөө координашн центр гэдэг яг нөгөө нэгтгэж байгаа бас нэг одоо төрийн ч юм уу нэг байгууллага байх гэдэг шүү дээ. Тэр нь ингээд нөгөө харилцаа уялдаатай ажиллаад за хувийн салбарт ийм халдлага ийм эрхөө бодлоо учирж яах гэхэд одоо төрийнхөө суурттай хамт мэдээлэл шеэрлж ашигладаг ч юм уу те. Төрийнх нь бас ингээд ерөнхийдөө нөгөө нэг нэгээ дэмжиж ажиллах ингээд явал бас нөгөө энэ APT халдлагууд бол мэдээж юм нас жахан сэргийлэх. Одоо жишээлбэл хувийн байгууллагуудыг одоо 500 мянган ажилтныг 2-3 хүн гэмээр мэрэгчлэн хамгаалж ийн гэж бодъё л та. Аюулгүй байдлыг мэрэгчлэн гэдэг. Тэд нар ингээд суурт ишсээгүй байна. Тэгвэл суурт гэж юм байгууллага байдна гэдэг хоёлын энэ видеоор мэдчихлээ. Тэгвэл одоо гишүүнчлэлээр орыг бол боломжтой. Тэрний талаар та яар мэдэх үү? Яг би эмэн суурт одоо яг гишүүнчлэлтэй байгаа хаа. Би яг эмэн сууртын одоо багш нар шивтал нэг яд сүлээд холбоотой байна. За тэгэхээр энэ видеог үзэж байгаа та тэгээд энэ суурт гэж юм бай Монголд одоо мэдээлэл аюулгүй байдлын мэрэгчлэнүүд цугладаг юм байгууллага байд юм байна. Тэгэхээр та гишүүнээр хэлэхээр бол эмэн суурттай холбогдоод яг сүүлийн үеийн апдейт мэдээллийг авах боломжтой байх нэ. За бид нар ерөнхийдөө харилцаа холбоогоо сайжруулж ш л энэ хамгаалах юм байна гэж ойлгоо. Тий, ер нь бол би бол зөвхөн үзчихлээ энэ та тий. Тэгээд нөгөө яг Монголд бол манай эмэн суурт гэдэг. Яг эмэн сууртын үйл ажиллагааг бол би одоохонд бол нэг өөр нэг бас. Окей. Яг нөгөө MSEC өдөрлөгдөл оролцож байгаа юм чигээр л. За ингээд наад бид хоёрын өнөөдрийн ярилцлага үгээр өндөрлөж байна. За анхаарал тавьж үзсэн та бүхэнд баярлалаа.